Цагдаагийн уралдаан чанд сөрөггүүд гарааныхаа зурхаа дээрээсээ эргэж өгөө мөчийг унаа зурагдаачийн дуранд харууллаа. Ардын өнсөлийн 99 жилийн үндэсний хоёр наадмын эрэлтээс даагны уралдаан 93 хурдан гарааныхаа зурхаа дээрээс эргэж өгөө мөчийг унаа зурагдаачийн дуранд харууллаа. За энэ жил бол одоо харилцангуй олон дааг уралдсан юм байна. Гүйн 7 хөтгийн торгон ногоон хүндэд Гүйд 7 хотгийн жирмийн цагаан хөтлийн зүүр зөрүүлгнээс ардын өнсөлийн 99 жилийн үндэсний хоёр наадмын эрэлтээс гарааныхаа зурхаа дээрээс эргээд үндсэндээ дөнгөж цул задарч байгаа мөчийг манай зурагдаачийн дуранд харуулж байна. За ер нь бол одоо дааг бол одоо яг эргэж байгаа цаг газар нь бол одоо урууга таардаг. Тийм учраас одоо тогтмол хурдтай ер нь одоо нэлээд ширүүхэн өндөр гараатай байгаа харагдж байдаг. За энэ хүү Монгол төрийн хоёр наадмын эрэлтээс даагны уралдаан. За энэ жилийн ирээдүйн дөрмөн хурдан даагны уралдаан түрүү магнайт хурдасан Монгол улсын додмолд Сумын асрынгийн ан хоёрын адууны эцэгтэй Хандгай Евразарганы төлөвлөгөөнөөс гарсан хурдан хар даагмартж байгаа. Улаанбаатар хотын ан уудургийн уяас Нямагийн Батуултын хар даагмартж байгаа. Мөн одоо ирээдүйн дөрмөн хуралдаанд хайрагдсан Дүүэнгийн алтан мулаг Сумын уяас Дууржмын намзаргийн хүү Гамбаярын хээр дааг тэргүүтээ хоёр ч одоо өмнө одоо дөрүүлж харагдсан хурдан дааг эдэн дотор харагдаж байгаа байлаа. За энэ хүү Монгол төрийн хоёр наадам Булгар төрийн 2229 ардын өмсгөлийн 99 жилийн үндэсний хоёр наадмын хурдан эрэлтээс даагны уралдааны үзүүр дээр Говьлтай аймгийн Шарга сумын харьяат Монгол улсын додмонд байж Хадваасын Батэрдний бордаа гараад өтөлсөн аман үзүүн дээр нь Улаанбаатар хотын Надаг дүүргийн уяас Нямагийн Батуултын хурдан хардааг аман үзүүн дээр гараад ирсэн уршилдаа. За энд аймгийн Дадал сумын уяас Батүл зүйгийн үеж хурдуулж байгаа додмонд байж Батэрдний бороо халдсандааг үүдэн хоймрын дайтай гараад өтөлж байгаа харагдж байна. За энэ бол одоо хурдан дааг. За аман үзүүн дээр Улаанбаатар хотын Надаг дүүргийн уяас Нямагийн Батуултын хардааг. За дөрөв тав дээр байгаа даагнуудыг манай зурагдаачийн дуранд одоо харуулж байна. Дүүэнгийн Угтаа цайдын сумын Монгол Ирээлэмгийн Батбаярын хурдан хүрэндэг ардын өнсөлийн 99 жилийн үндэсний хоёр наадмын эрэлтээс даагны уралдааны 4-5 руу орж ирлээ. Цэнгэр өмдөө хүүхэд унсан сайхан хүрэн дааг бол Дүүэнгийн алтан мулаг сумын Батмунхийн шагдаржмын унган дааг, эхэн Дүүэнгийн Цэс сумын Монгол улсын алдарт байж Хүрвэн Мэрэгийн адууны хөрөнгөө, за наадад ард дээр нь орж иж байгаа хул дааг бол Дорн таймгийн Баян Түмэн сумын уяас аймгийн алдарт уяас Сүхийн Жаданбын хүү Жаданбын молдын хурдан хулдааг ард дээр нь орж ирсэн мөн Монгол улсын додмонд байж Батүрлийн Маталцгийн унган хулдааг байна. Түүний ард тал дээр улаан цамцтай хүүхэдтэй Дүүэнгийн алтан мулаг сумын уяас Ганцэргийн Гамбаярын одоо хурдан зээр дааг нь хээр дааг нь гараад ирсэн учирч байгаа харагдж байна. Энэ хээр даагны ихийнхэн дээд талын удамд бол одоо Дүүэнгийн алтан мулаг сумын Янмын баяр сайхны хээр гэж 2002 оны ардын өнсөлийн 81 жилийн үндэсний хоёр наадамд 6 дуртаж байсан хээр азарганы удам бол одоо орон Сүхбаатар аймгийн Асгад сумын уугуул унган азраг байсан да уул гарал. За ингээд хурдан даагны уралдааныг Додмонд байж Батэрдний бардаа хөтөлсөн хэвээрээ. Аман үзүүн дээр нь Монгол улсын мандаа яаж Дүүэнгийн баян өнжил сумын уяас Түмэн дэлгэрийн их хоёрын уйсан Улаанбаатар хотын Надаг дүүргийн уяас Нямагийн Батуултын одоо хурдан хардааг гараад ирсэн байгаа харагдж байна. За энэ дэлгэцний харагдж байгаа энэ жилийн ирээдүйн дөрмөн хурдан даагны уралдаанд 5 дурдсан Дүүэнгийн алтан мулаг сумын уяас Ганцэргийн Гамбаярын одоо хурдан хээр дааг байгаа. За энэ урд дээр нь цэнгэр өмтөө хүүхэд болсон хүрэн дааг бол одоо энэ жил бас л хурдан байсан даагаа. Монгол улсын мандаа яаж Түмэн дэлгэрийн хоёрын уяаны үзүүрийн дөрвөн дааган дотор хоёр дааг нь бол одоо их баялагийн уйсан ийм хурдан даагнууд байна. За Дорн таймгийн Баян Түмэн сумын уяас Сүхийн Жаданбын хүү аймгийн Арслан болд энэ жил ардын өмсөлийн 99 жилийн үндэсний хоёр наадамд Ховд аймгийн Буянт сумын уяас Батсүрийн Эрдэнэ баярын загламыг айргийн 5 дурдуулсан бол ахаад хул даагнаас нэлээд дээгүүр хурдуулж байна. Шүтлэнгийн уралдаанд төрсөндөө Жаданбын самчир дөрж явах нь одоо хурдан хээр үрээ бас нэг 17-8-аар хурдуулж явах шиг байсан. За ингээд Батүрлийн Маталцгийн Додмондаа бол одоо 2 ч дааг улсын баяр наадамд түрүү магнайт хурдуулсан. Бордааг төрүүлэх юм бол 3 дахь дааг нь ч одоо төрүүлж магадгүй юм байна. За ард дээр нь байгаа Монгол улсын мандаа их хоёрын уйсан Увс аймгийн Тэс сумын уяас Бэгзийн унган Улаанбаатар хотын Надаг дүүргийн уяас Нямагийн Батуултын одоо хурдан хар дааг орж ирсэн байна. За энэ гурван даагны хамгийн наадмын яваа сайхан хүрэн дааг бол одоо манай зурагдаачийн дуранд харуулж байна. За улаан хувцастай хүүхэдтэй сайхан хүрэн зэр дааг өнөөдрийн хурдан даагны уралдааны үзүүрийн хэд дээр гарч ирсэн уршилдаа. За Монгол төрийн хоёр наадмын эрэлтээс даагны уралдааны үзүүрийн даагнууд бол одоо түн хурдан байгаа харагдж байна. Өвөр хангаа аймгийн Уян сумын уяас Даргагийн Даван дурын одоо хурдан зэр талзан даагыг Ганбаатарын Буян нүгдэх мандаа байсан дээгүрхэн гараад ирсэн байгаа харагдж байна. Орхон аймгийн Баян өндөр сумын Цэдэн Дамбын Эрдэнэ баярын зэр даагийг энэ сая дэлгэцний харагдаад өнгөрсөн. За энэ нэг сүнтэй саран тамхтай юм уу ширээтэй саран тамхтай сайхан хээр дааг ಈ хурдан даагны уралдаан эргэнгүүд 3 дээр гарч ирсэн жоохон аршиллаа. За энэ бол одоо хүүхдийнхэн номер одоо сайн харагдахгүй юм дааг байна. За ардын өмсөлийн 99 жилийн үндэсний хоёр наадмын хурдан даагны уралдааны 10 дотор яваа 2 даагийг харуулахад Орхон аймгийн Баян өндөр сумын Цэдэн Дамбын Эрдэнэ баярын зэр даагийг Монгол улсын алдарт уяас Ононгийн Батул уяас салгыг нь тааруулсан 7-8 орж ирсэн уршилдаа.
За Дорн аймгийн Баян Түмэн сумын Жаданбын болдын хол дааг өнөөдөр уушлахнаа. Төв ангийн Уктаа цайтан сумын Эрэл Хүмбийн Бат хоёрын хүрэн дааг. За Уктаадаас бол улсын баяр нааданд харвааж төрүүлсэн үндэсний их сургуулийн төрөлд эрэхтэй харвааж төрүүлсэн 1976-86 оны улсын баяр нааданд Хадбаатар авраг 2 төрүүлсэн. Улсын баяр нааданд 2018 онд ардын хувьсгалын 97 жилийн оюун баяр нааданд Баян Жаргалын Баттүрийн Бидэр Талбын газраа төрүүлсэн. 1971 оны ардын хувьсгалын Ярвалдарт 50 жилийн оюун баяр нааданд улсын алдарт уяач Мөр зүгийн Саян Нимбүгийн хонгор төрүү магнайт хурдсан. 1998 оны ардын хувьсгалын 77 жилийн ойд Уктаалын Баасан дэшийн хул соёолон азарган соёолон буян тухай төрүүлсэн гээд дээд гурван насны мөр Уктаалаас төрүүлсэн сурын 10 одоо эрэгтэй их сурын төрөлд харваас төрүүлсэн. Улсын нааданд бүх төрүүлсэн ийм сум бол бас Монгол одоо тэр болгон байдгүй бах. За ингээд өнөөдрийн урдан даагны уралдааныг Тодмондоо яаж Батүрлийн Батүржигийн үйсэн мандаа яаж Батэрдний мордааг хөтөөсөө хэвээрээ. За аман үзүүн дээр нь хар дааг байгаа, 3 дээр Жаданбын болдын хул дааг байгаа. За хул дааг бол одоо мөн Тодмондоо яаж Дуграагийн унган адуу. За 4 дээр Эрэл Хүмбийн Бат хоёрын хүрэн дааг 4 дээр хэвээрээ. За сүүлийн 3 жил завсаргүй хүрэн даагаар гэх юм Уктаалаа сүүлийн 3 жил завсаргүй улсын наадмын айрагт одоо хурдлахандаа за энэ хүрэн дааг бол одоо энэ жилийн 61 сунгаануудад тун хурдан байгаад удаж байсан. За ард дээр нь Орхон аймгийн Баян өндөр сумын Цэдэн намын хоёрын одоо хурдан зайрдаг ард дээр нь орж ирсэн уршил да. За энэ бол Монгол улсын алдарт уяач Ононгийн Батууд уяа солигийн тааруулсан юм да. За түүний арын хэдэн дааган дээр Төв ангийн Алтан мөлөг сумын уяач Батгуугийн уйсан Ган зүргийн ган баярын одоо хээр дааг дээр улаан хувцастай хүүхэдтэй хээр дааг нь за ингээд ахаад аршаа суугаад манай зурагчийн дуран даагнуудыг харуулъя. Монгол төрийн их баяр наадмын хурдан эрлээс даагны уралдааны үзүүрийн 10 гаруй дааг бол одоо нэлээд цуурайхан гараа явуулсан бол ард дээр нь Архангай аймгийн Эрдэнэ улган сумын уяач Гончиг жумын мөнгө сайхны хурдан хээр дааг гараад ирсэн бол түүний наадалд байгаа Бадмын өргөлийн хонгор халдсан дааг байна. Унган урд галын харьяат Монгол улсын Тодмондоо уяач Дасрэнгийн од гэрлийн уйсан Бадмын өргөлийн хурдан хонгор халдсан дааг тэр цаатлаар нь орж ирсэн Өвөр Хангай аймгийн Хужирт сумын угуул Шунхлын группийн захирал Бүрвийн Бат сайхны хээр дааг орж ирээд нэтгэн тулаад уршаагараа авчиж байгаа харагдж байна. За энэхүү ардын хувьсгалын 99 жилийн үндэсний баяр наадмын эрлээс даагны уралдаан бол тун шимтээхэн уралдаан болж ирнэ магадгүй болоо ивчлээ. За энэ бол Архангай аймгийн Эрдэнэ улган сумын уяач Гончиг жумын мөнгө сайхны одоо хурдан хээр даагийн наадалд нь одоо яваад байгаа харагдж байна. За урдан даагны уралдааны 12 3-ын даагийг харуулсан. За цаад талд нь байгаа Өвөр Хангай аймгийн Хужир сумын угуул Шунхлын группийн одоо захирал Бүрвийн Бат сайхны хурдан хээр даагийг Ононгийн Батул далдарт уяач уяа солгоог нь тааруулсан хээр даагныг 10 дотор бол нэлээд ширүүхэн хөлдөө орж ирсэн уршилж байгаа харагдж байна. За ингээд ардын хувьсгалын 99 жилийн үндэсний их баяр наадмын эрлээс даагны уралдааны шанд сорьсон одоо хурдан хөлгүүдийн төрөөч Хүн 7 удгийн одоо морь барааны зургаараа ордож ирэхэд нэг 4 км хүрэхгүй 3 км жаахан гарантай үлдсэн байгаа харагдж байна. За энэхүү ардын хувьсгалын 99 жилийн үндэсний их баяр наадмын эрлээс даагны уралдаанд Өвөр Хангай аймгийн Хужир сумын Бүрвийн Бат сайхны хээр дааг, урд тал дээр нь Орхон аймгийн Баян өндөр сумын Цэдэн намын Эрдэнэ баярын зайр дааг байна. За энэ 16 оны Дүнжин гарвын хурд уралдаанд хурдан зайрдмаар бэлэг дэмрэл Тодмондоо гадууны хурдан зайрдмаар аман хүзүүдүүлжсэн айргийн 4-5 турдлууж байсан Эрдэнэ баяр байж бараг л мөн бахаад. За өнөөдөр бол ер нь тун л одоо дээгүрхэн уралдаж байгаа харагдж байна. Дааг бол үзүүрийн хэд дээр нэг очиод одоо жаахан аршаа үлдэж их шиг боллоо. За ингээд Монгол төрийн их баяр наадмын хурдан эрлээс даагны уралдаан үзүүштэйхэн бол Дорн аймгийн Баян Түмэн сумын уяач Жаданбын бол энэ жил төрийн их баяр наадмын их насны мөр төрүүлэгсэн өмнө дутагдаж одоо хурдан удааг нь ардын хувьсгалын оюун их баяр наадмын үзүүрийн 4 дааган дотор тасарсан хэвээрээ. За Тодмондоо уяач Батүрлийн Батүржигийн үйсэн Батэрдэн Тодмондоогийн бур халдсан дааг энэ хүртэл өнгөлж байгаа жаахан аршилдаа. За энэ бол одоо амь хурдтай ийм одоо дааг байгаа. За ингээд өнөөдрийн хурдан даагны уралдааны үзүүрийн 6-7 дааг одоо үндсэндээ бөөгнөрж байгаа харагдж байна. За тэр ард дээр нь орж ирж байгаа сайхан морин дэлтэй засмал дэлтэй сайхан зээр дааг мөн ард дээр нь ороод ирсэн уршиж байгаа харагдж байна. За энэ Эрдэнэ баярын зээр дааг ахаад орж иржээ. Орхон аймгийн Баян өндөр сумын уяач Цэдэн намын Эрдэнэ баярын зээр дааг бол ахаад үзүүрийнхаа хэд рүү одоо олж ирсэн уршиж байгаа харагдж байна. За ер нь бол одоо даагны уралдааны үзүүр бас л зул задрахгүй байгаа харагдж байна. За энэ бол одоо Монгол улсын Тодмондоо Сумын сүрэнгийн ган хуйгийн унган дааг гэхүүдээ хар даагыг одоо эцэг нь бол одоо ган хуйг Тодмондоогийн азраг ихэнх Монгол улсын мандаа хүнцэг үжрийн инхүүхийн хандгай бороо гэдэг азрагны төлөвгүй байх ёстой. За ингээд өнөөдрийн хурдан даагны уралдаан үзүүрлээгөө бол одоо улам одоо шир үсээд ирж байгааг манай зурагчийн дуранд харууллаа. За шир хүүхдүүдээс одоо эндээс л хайрагддаг төрүүлэхийг одоо шийдэндээ. За энэ дунд талд нэг цээж минутээ сайхан том хээр даагныг ороод ирсэн уршиж байгаа харагдж байна. За хурдан даагны уралдаан
үнэхээр үзүүштэй сайхан болж ардын хувьсгалын 99 жилийн үндэсний их баяр наадмын эрлээс дагны уралдааны өнгөний хэд бол одоо барайныхаа зурхаар орж ирж байгаа харагдж байна. За ингээд одоо чухам одоо аль галсын хурдан ажнаа түрүү магнайт хурдлахыг л одоо харах үлдлээ. За алтан мөлөг сүмийн үеэс уржвийн ганцргийн зэрдэг ороод ирсэн. За уршилж байгаа харагдж байна. За ингээд Монголын тулгуур төрийн 2229 жилийн ардын хувьсгалын 99 жилийн үндэсний их баяр наадмын эрлээс дагны уралдааны түрүүчийн дагнууд барайныхаа зурхаар орж иж байгаа мөчийг манай зурагдаачийн дунд одоо харуулж байна. За өнөөдөр бол одоо ер нь дагны уралдаан бол одоо үнэхээр үзүүштэй ийм уралдаан боллоо. За одоо харъя. За ер нь одоо байр бол ер нь бараг л солигдохгүй шүү. Үзүүрийн хоёр дааг одоо жоохон холдсон байгаа. За хар дааг нь өнгөлцсөн, хул дааг нь аман үзүүн дээр юм аа. Жаданбай болдын хул дааг аман үзүүн дээр. За өнгөнд нь Улаанбаатар хотын Налайг дүргэн байж Нямагийн Батуулдын одоо хурдан хар дааг нь яваад байгаа. Өнгөрсөн жил Баян Хонгор аймагт Дуурсгын цэнгэр хөндөд болсон ламын гэгэнийг даншиг нааданд бол одоо хурдан хонгор соёолонгоо бол одоо үзүүрт уралдуулж байгаад айргийн 5 төрдлүүлсэн уяач бол Нямагийн Батуулд уяач юм байгаамаа үзэгчтэй. За ингээд ардын хувьсгалын 99 жилийн үндэсний их баяр наадмын эрлээс дагны уралдаанд шандас сурсан 90 гаруй хурдан дагнаас тасарсан 6-7 дааг барайны доотлог тэрж байгааг та бүхэндээ манай зурагдаачийн дунд харууллаа. Улаанбаатар хотын Налайг дүргийн Нямагийн Батуулдын хар дааг хөтөөсөө хэвээрээ. За Налайгаас хамгийн сүүлд одоо дааг айрагдуулсан хүн ч одоо хин юм бэ? За 1999 онд улсын баяр наадмын Налайгийн уяас гарамжийн самд үжиг үлдэн эдэр хээр азарга буян тухайгийн бууралдын жил төрүүлгсэн бол Монгол наадмын түүхэнд одоо хамгийн хол төрүүлсэн азаргнуудын жагсаалт нь багтсан байдаг. За ингээд хар дааг нь хөтөөсөн Жаданбай болдын хул дааг аман үзүүн дээрээ. За хоёр дааг үүдэн хумраас арай багнахын дайтаа дуршлаад байна да. Сарын 4-5 дагнууд ч гэсэн одоо ер нь тун ойрхон юм аа. За энэхүү ардын хувьсгалын 99 жилийн үндэсний их баяр наадмын эрлээс дагны уралдааны үзүүрийн 5-6 даага барайны зурхаар орж ирж байгаа мөчийг манай зурагдаачийн дунд харуулж байна. За 6, 7, 8 дааг ингээд тасарсан байгаа. За хул даагийг зөв талаар нь аваачаад охуулаа. Дорн таймгийн уяач Жаданбай болдын одоо хурдан хул дааг ардын хувьсгалын 99 жилийн ер нь үзүүр дүүхэн уралдсаар аваад өнөөдөр одоо хар дааган дээр зөв талаар нь очоод 100 холбоод уршилж байгаа харагдж байна. За ингээд ардын хувьсгалын 99 жилийн үндэсний их баяр наадмын одоо хурдан дагны уралдаан, эрлээс дагны уралдаан барайнд ороход бол хэдхэн мөч үлдсэн. За ингээд хоёр дааг холбож яваад тарсан. Их баяр мандайгийн уйсан Нямагийн Батуулдын хар дааг нь буруу талдаа, зөв талдаа Дорн таймгийн баян томсмын Жаданбай болдын хул дааг. За ингээд хул дааг бол зөв талаар нь бүр хушуу өлгөөд одоо илүү гарч ирж байгаа харагдж байна. За ер нь бол одоо өнөөдөр ер нь аль нь ч магадгүй ийм уралдаан бол одоо үүслээ. За ер нь бол одоо аль нь ч магадгүй ийм сайхан уралдаан бол өрнөхнэ. Хоёр одоо даагны хувьд за энэхүү ардын хувьсгалын 99 жилийн үндэсний их баяр наадмын хурдан дагны уралдаан барайнд ороход 200 м хүрээний үлдсэн хул дааг хүүхдийн дөрөөр гараад илүү гараад өртөлж эхэллээ. Дорн таймгийн баян төмөн сумын уяач Жаданбай болдын хул дааг өнөөдөр ардын хувьсгалын их баяр наадамд түрүү магнайт хурдалж ирэн тун магадгүй болоо ичиж байгаа харагдж байна. За ингээд ардын хувьсгалын их баяр наадмын хурдан дагны уралдаан барайнд орлоо. За харин хар даагийг нь хүүхдэн зөв талаар нь оруулж ирээд уршлуулсан. За ер нь тактикийн уралдаан бол одоо ер нь ганган шүү тактикийн уралдаан хийж байгаа хүүхэд байна. За ингээд Дорн таймгийн баян төмөн сумын уяач Жаданбай болдын хул дааг түрүү магнайт хурдалсан бол Нямагийн Батуулдын хар дааг Налайгаас арч аман үзүүн дурлаад Эрэл Хүмбийн Батбаярын зайр дааг 3 дурдаллаа. 4-т Монгол улсын Додмондойч Батөрлын Батул зэгэн бор дааг 4 дурдаллаа. Айргийн 5-т Алтан мөлөг сумын уяач Ганзүргийн Ганбаярын хээр дааг айргийн 5 дурдаж наадамчин олноо байсаглаа. За 6-т Улаанбаатар хотын хан удургийн Бадмын Махлын хонгор дааг 7-т Сэлэн аймгийн Мандал сумын Чойжимцэн Жимбатын Цавдэр халдсан дааг 7 дурдаллаа. 8-т Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Дундгой аймгийн Хулт сумын Шантай Батбаатарын хээр дааг 8 дурдалж байгаа байна. Өвөр ханга аймгийн Ужир сумын Бүрэн Мат сайхны хээр дааг 9 дурдалж байгаа харагдж байна. За 10-т Дараханга аймгийн Эрдэнэ улган сумын Мандай уяач Гончигчүүн мөх сайхны зайр дааг 10 дурдалж ардын хувьсгалын 99 жилийн үндэсний их баяр наадмын эрлээс дагны уралдаан бүдлэнгүү сайхан болж барайнд орлоо.